Зохиолч Стенүү Эдрид амьдрал 1-р бүлгийн 13 дугаар хэсэг. Өөрт нь туслахаар зориглон ирсэн халуунаад маш их баярлсан тэргэл. Чи одоо буцтаа найз залуу чинь хэзүүдэж байгаа. Тэд өөрсдийн балгаа яаж өөрөх нь хамаагүй. Ингээд чи зүгээр үү? Тэр далаад хүснийг нь өгсөн. Би алтарт биш. Альмаа санаа зовсондоо л өөрийгөө цалиасллаа. Мэ энэ аав дэвчлэг аав. Цаадуулт чинь хэрэг болж магтгүй. Өрөвдөж харамссан халуунаа бараг уйлчих шахан. Чи яах гэж утсан юм дээ? Ямар би биш. Далаагаас гадна тэр сүмбэ бүр адгийн новшвэн лээ. Би хууртаад ашиглуулчихсан. Гэхдээ миний цэвэр буруу л та. Гэтэл чи хүний өмнөөс за яах вэ? Итгэж хайрлсан хүн маань ямар хүн болохыг таньж авлаа. Одоо болсон. Тэргэл үлмээр байсан ч хүчлэн твчээд халуунаагаас салан буудалд орж шүршүүрт орон шааган асар бүлийн усаар бие зүлгэн арчиж мэгшин уйлсаар байв. Өнөөх эмний үйлчилгээ арилсан бололтой зүрхний цохилт нь хэвэн болж учиргүй халуун өргөх нь гайг болчихов. Арай хийж тайвширсан тэргэл удсаа нэвэл ээжээс нь зөндөөн дуудлага ирсэн байлаа. Тэргүй болсныг тэлмэн дүүгээсээ халт мэдэж ээжийнхээ уйлахыг сонсоод ахаад л гай зовлон учирсан гойлгон такси барин гэрэл рүү явжээ. Маш их согтсон алдар чухам юу болоод байгааг бараг л мэдхий болжээ. Хоёр эмэгтэй учиргүй халамжлаад байгааг анзааран согтун нүдээр сүмийтэл ширтэн тэргэлээ хэмээн бовтно. Булчинлаг том биетэй царайлаг залууд бүр тачаад нь сэрэлдэж орхисон оюун аль хонгор минь явъя гэр чин хаанав гэж хэлэн нэгтлэн охин лүү ирмэн дохиж тэд хоёр талаас нь сугдалцаар гарч одов. Дур хүсэл ихтэй оюун өөрөө их согтсон байсан тул нэгтлэн дүүдээ бид хоёрыг буудалд оруулаад өг их чин мөнгө өгнө шүү гэж гуйх тушаахан завсар хэлж дагуулan явлаа. Дэндүү их ууж орхисон алдар өрөөнд ормогц орон дээр тэрийг хадан унаж орхив. Оюунч нэлээд согтсон бололтой гуйлан дөгсөөр алдрын өмдийг тайлан эргэтнэнг нь гаргах санаатай оролдож байгаад бас л суугаагаараа тасарч орхив. Тэднийг орхиж гарах ёстой нэгтлэн охинд нэгэн адны бодол төрөн оюуныг хойш татан газраар хэвдүүлж бүтээлгэр хучиж орхиод өөрөө хувцаа тайлан нүцгэлж алдар толгоогоос ихсчин тэргэлээ хэмээн гинэтхэн өглөхөд нэгтлэн охин золтой л ухаан алдчихсангүй. Гэвч зүүдлэж байгааг мэдээд тэргэл байна хэмээн шивнэн айдас нь илүү давамгаалж оюуны хувцыг тайлан нүцгэлж арай ч өргөн орон дээр гаргачаад за боллоо би явлаа хэмээн аманда бовтнасаар хувцаа санд минь өмсөн гарч одлоо. Сайхан охин чунан тачаадсан дэмчиг хор найруулсаар баярыг ямар ч гарах гарцгүй болгож орхив. Танил тал ихтэй болохоор шүүхэмлэгээс амархан бичиг гаргуулж авсан төдийгүй толгойн хүнд бэртэлтэй хэмээн дүгнүүлж дөнгөлөө. Хэдэн жилийн өмнө согтуу морноос чирэгдэн хөл бас толгойгоо гэмтээсэн болохоор дүгнэлтийг хуурамч гэх ямар ч хардлага гарахгүй аж. Морин чирэгдснээс хойш толгой нь хаяа өвддөг нэг хор нөлөөгүй ч заавал эмлэг хэрэг болдог. Энэ гэмтлийг баярын задуураас үссэн гэж дүгнэлт гаргуулахад үнэндээ ядах юм байсангүй. Дараа нь банк буст ажилдаг хуурай дүүгээ дуудаж хоолнд оруулан сайтар дайлаад ах нь нэг хүнд 30 сая төгрөг зээлээд 3 жил боллоо. Нэгж төгрөг авч чаддаггүй. Чи туслаач ах нь гомдоохгүй. Хуурай дүүний инээд алдан би яаж туслана гэж чадах юм байвал хамаагүй штэ. Чи банкнаас зээл авсан гэх хуурамч бичиг хийгээд л болоо. Юу харцаалсан гэхүү? Бас үнд нийцэхгүй болохгүй л дээ. Тэр хүн нэг алгын чиний газар юм. Гэр жилгээг нь барьц залчихсан гэж. Чааваас жижигхэн газар. Чи намайг гуйж авсан
Юу ч төлөгдөөгүй. Одоо хүү мөтөгээ төдмөд болсон гэдэл жоохон алихад л болно. За. Тэр болно. 3 жил гэхээр хүүтэйгээ үдээд бараг л 50 сая төгсөн байх юм байна. Тэгээд л баг хаан тоогилчих. Бараг сая төгрөг гартаа хатгаж үзээгүй улаан гуйлах ч юм байгаа. Газар нь хэний нэр дээр байгаа юм? Тэр баярын нэр дээрээ. Намайг хамтран зээлдэгчээр оруулчих. Цаадуул чинь нарийн ширийг ойлгохгүй. За тэгээ. Та надад хэдэн зүйл хэлж өгөөрэй. Би эртгэн бэлдээд очиж уулзъя. Санаа намарсан дэмчиг малцдал инeen суух та. Тэргэлээ. Чи надад биш аав даалгавд. Ах нь удахгүй жаргаагаад өгнө. Хэмээн бодох үед бүдүүн улаан эрэгт нь хөвчрөөд ирэв. Оюунлуу залгаж уулзт юм уу гэж бодсон ч яршиг. Одоо дахиж уулзахгүй. Одоо ганцхан тэргэлдээ л үнэн ч явъя. Мөрөөдөлтөд автаж сэргэж орхисон дэмчиг буудалд өрөө аван нам унтаж орхив. Аавыгаа хүн зодсон гэхэд тэргэл үнэндээ л итгэсэнгүй. Амин хаан байгаа юм гэмээр турунхаа хүн шүү дээ. Найз нэмбэж ямар өөд хүн бэ? Охид шиг эр улс шиг уучраа олцгож чадахгүй. Тэрглийг ингэж хэлэхэд бадам дүлгэн нь дуугаа сууж байснаа. Бас нэг юм байгаа. 3 жилийн өмнө 30 сая төгрөг өгсөн шүү дээ. Гэтэл аав чинь нэг мэтгэд л дуусчихсан. Бараг тэрнийхээ оронд охиноо өг гэсэн юм уу та. Юу? Намайг аавна гэд байгаа юм уу? Тийм ээ. Хөөгшин хүн байж яасан муухай юм бэ? Их нэртэй эцтэй. Салцсан сургад болцсон. Дахиад авсан ч гэж мэднэ. Мэдхгүй. Өөр хөөгдөх юм уу? Хуучин эхнэрийнхээ нэг хүү байх ёстой. Бараг л чиний үе бах. Тэрхэл шогшрон гайхаж яхаа үл мэдэн алмарын суусаар байв. Ээжигээ яралтай хагалгаанд орох ёстой болсныг мэдсэн мөнгө хэрэгтэй байдаг. Гэтэл аав нь бас хэрэг тарчгаж. Энэ бүх зовлон бэрхшээлийн ард яаж гарнав? Тэргэлийн нүдэнд нулимс дүүрээд ирсэн боловч тэр төвчв. Юу ч хамаагүй залааслаад гэр бүлээ аварч үлднэ. Тэртээ тэргүй үн цэнгүй болсон биеийг одоо хайрлаж харамлаад яах юм? Бодолтой автан эргэн хөрвөөсөөр арай ч унтлаа. 13 дугаар хэсэг төгсөв. Эдрет амьдрал 1-р бүлгийн 14-р хэсэг. Шөнө дунд өнгөрсөн хойно алдар сэрлээ. Чухам хаан байгаагаа үл ойлгон өндийвэл дэргэд чармаа нүцгэн хүүхэн унтаж байв. Даанч тэр тэргэл биш нилээн мираалагдуу том хөх бандгар өгцөгтэй огт харж байгаагүй бүс байжээ. Өөлтөө хүүхэн авчээ. Би нэрээ хүн мөн үү? Алдрын зүрхээр шир хийтэл хатгах шиг болон гаслан шимшрэв. Тэргэлийн тухай бодох тусам өөрийгөө зөвхөн үхмээр санагдхаж. Тэр их хайрыг нь би ингэж хариулах гэж өөдгүй новш юм да би. Алдар өндийн босоод ус залглан миний барнаас арх гарган уулаа. Өожил бүхнээ мартахаас өөр сонголт алга. Дараалан 2 татсны дараа өнөөх гутрал шимшрэл багаар өргөн алга болж унаглахаа болж орхив. Өнөө хүүхэн гинтхэн сэргэн үндийснөө. Хөөе яана чи чинь согтуу эмэгтэй. Алдар юу ч хэлсэнгүй тэрэн аваад шунаглан үнсэж дээр нь мордон ноолж гарлаа. Оюун хөөе чи байзал да гэх мөртөө. Оюун анх удаа дэмчгээс өөр хүнээс таашаал авсандаа тэр тусмаа нас бага царайлаг сайхан залуугаас энэ бүхний хүртсэндээ үнэхээр баяртай байв. Хоолцоо бэлтчихэд ээжигээ дагуулсан цагдаагийн хэсэг рүү гартал үүдэн дээр гоёмсох хослолтой сүрчиг сэнгэнүүлсэн хэнцэр залуутай тааралдав. Өнөө залуу сайн мэн үү? Энэ баяр гэдэг аль мөн үү? Мөн. Та хоёр юмд явж байгаа мó? Төр зав гаргаач. Би банкнаас яваа л да. Банкийг сонгосон тэргэл бадам хоёрын царай хувсгийн. За, ор. Бид хүлээ. Хэнцэр залуу 30 сая төгрөгийн зээлийн тухай яран хууль муйл уншиж
хашаа гэрийн зураг хүрэг авч баахан ёсрохсны дараа "За эгч минь, энэ зээлийг яаралтай барагдуулахгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандхаас өөр арга алга. Дэмжих гоод этгээд өгч гсэн юм л да. Эцэст нь би өөрөө ч ажлаа алдах дээрээ тулаад байна." Бадам царайгаа бараалган "Одоо яана хүү минь? Их ч нь бас хагалгаанд орох болцоход хойшлуулах арга чарга." Тэнцэр залуу Бадмын үгийг гүйцэд сонсолгүйгээр "Одоо тийм яриа байхгүй. 3 хоногийн хугацаа өгье. Асуудлаа шийдэхгүй бол гэр хашаагч нь хураана. Үнийн дүнд нь хүрэхгүй бол баярыг эсвэл насанд хүрсэн гэр бүлийн гишүүдээс хэнийг нь чамаагүй хорино." Тэнцэр залуу хувцсныхаа тоосыг өвсөөр гарч одмогц Бадмын хөл говьлон нүд нь харанхуйсаар муужрагунлаа. Эргэсийг арай ч салгаж зугтаалгаж чадсан халиунаа тэндээс голдмогц "Наад нүүр ам чинь бүр хүн харахын эцэг алга. Та хоёр нэрээ үнэхээр" гээд ууртаагаар шогшрон "Тэргэл эгчийг бодохоор л өрөвдөд ах юм. Хайрандаа тийм үнэн ч үнийг яаж байгаа?" Эрхэс нүрээ даран ёолж сууснаа. "Ийм юм болно гэж үнэндээ сонсонгүй. Би тэр далаа навшиг алчих уу? Тэнийг минь тэглээгээд сайн болохгүй. Ухаантай айл та. Чи тэргэл эгчийн дугаарыг өгчих. Би ядаж сэтгэлийн дэм өгмөр байна." Халиуна дугаар тэмдэглэж зогсдол ханаас чим цагдаагийн машин гарч ирээд тэдний хажууд зогсоод 2 цагдаа гарч ирэн үнэлэхээ үзүүлээд "За эрхэс гуй. Яагаад хэрэг тариад яваад байна да? Алив суу" гээд хүчээр машин чихэн суулгаад давхиж одов. Халиуна яаж чадсангүй. Гэртээ харж хончхоод өглөө нь тэргэлийн утас руу залгасан боловч дуудаж байгаа атлаа авахгүй л байлаа. За. Эрхэс дээр очиж гэрийг нь мэдчихэд очихоосоор арга алга гэж бодон гарлаа. Цагдаа дээр очивол эрхэс өөдөөс нь гарч ирэв. "Юу болов? Зүгээр үү?" "Зүгээрээ. Ялахгүй зодооны хэрэг. Далайг нөгөө Ауди бичлэгээр сүрдүүлсэн чинь сүмбээ нь гомдоо татчихлаа. Тэргэл эгчд баярлаж яв. Хийсэн үйлдэл бүхэн та нарын төлөө. Та хоёр яалаа." Эрхэс юу ч хэлж чадсангүй дэмэл гүлэлцэн зогсно. Тэдний баярын гэрт очиход Тэлмэн Энхлэн хоёр уйлсан бололтой ураачихсан амьтад сууж байв. Бүх учрыг сонсож мэдээд эмнэлэг рүү яаран очсон ч ахиад л тэрглээс зөрсөн байв. Эмнэлэг дээр нөгөө сайхан ааштай эмч тоосон Бадамд тэр дор нь эм тариа хийн сэргээгээд "Сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй шүү. Ингээд байвал байдал улам л хүндэрнэ." Тэргэл нулимсаа барьж ядан "Эмчээ, одоо зүгээр үү?" "Одоо зүгээрээ. Зүгээрч гэжтэй. Ер нь бол маш яралтай урагшаа явуулах арга хэмжээ авахгүй л улмалт ордно." "За эмчээ, би яаж игээд мөнгө олноо?" Тэргэл ээжигээ хэвдүүлж орхиод аав руугаа явлаа. Цагдаа нар боож хаасангүй тэр дор нь уулзуулж өгөв. "Аава, та яаж байгаа юм бэ? Ээж улам удаад байна." Тэргэл уйлмар байж тэсв. Баяр бүр шаналж орхисон хүн чамайг өгчих энэ тэр гэхээр нь тэссэнгүй л дээ. Мөнгөтэй хүн гэхээр л. Тэргэл үгийг нь таслан "Та надад амл. Хоёр дүүг минь ээжиг минь хайрлана гэж." "Юу? Чи яах гээд байна?" Баяр үндийн босоод ирэв. "Аав минь, өөр арга алга. Би шийдчихсэн. Тэр дэмжигтэй чинь суучихъя." "Болохгүй миний охин, болохгүй. Тэгснээс аав нь шоронд хатъя. Ээж яах юм бэ? Бас хоёр дүүг, орон гэргүй, бас аавгүй, ээжгүй бид яаж амьдрах юм? Та надад тэр дэмжихээ дугаарыг өгчих. Үнэхээр надад хайртай юм бол хөгшин залуу. Ямар ч хамаа алга." "Болохгүй" гэж хичнээн гуйсан ч дэмжихийн дугаар авсан тэргэл тэр дороо гарч одлоо. Сүлбээ дүнгуудээс бүх мэдээллийг авсан дэмжиг ёстой л аз жаргалын үзүүрээс атгаад авсан хүн аятай өрөөнд тарвалсан байлаа. Банкны дүүгээс нь Бадмыг эмнэлэгт хүргэгдсэн, цагдаа дүүгээс нь тэргэл аав дээрээ ирж
Өөрийнх нь утасны дугаар авсан гэх таатай мэдээллүүд араараасаа ирж хүсэл тачаалтаа автан жаргаж суусан нь энэ. Тэрээр сайдруулсанд орж бие тослон тордоод шавшалтан толны өмнө бандайтал зогссноо. Яа. Дэмчиг хөөж хүүхний тэнгэртээ золиг шүү. Сайхан залуухан согоог дураа хантал бал бий байц гэж тачаатан бодож байлаа. Нээрээ чудалгүй танихгүй дугаараас дуудлага ирж энхэр ялдам хоолой сонсогдохно тэргэл мөн байв. Байна уу? Яг л хөгжмлугаа игшиглэх гоёхон хоолой. Бурхан минь. Дотроо ийн уулаг алдах дэмчгийн бүдүүн улаан эргэтэн хадууран босож хангал азраг аятай дүүхэлцэн байваа. 14 дугаар хэсэг төгсөв. Эдред амьдрал 1-р бүлгийн 15 дугаар хэсэг. Шүн дундаас хойш цурам хийлгүй цэнгсэн оюун сэтгэл дүүрэн инээмсэглэн чийч юмараа хүчрэхэх залуу юм аа. Өчигдөр чамайг тасарчихсан байхад чинь арай ядан чирсээр авч ирсэн минь оноч шүү гэд ер бусын том хөхөөс авчуулан инээд алдахад алдар гайхан "Юу? Би чамайг аваагүй мó?" "Аваагүй." За. Март. Алдар миний барнаас арх хэрэн ухах зураа. Би үнэлэгч биш юм байна. Тэгээд ч надад мөнгө байгаагүй. Зүгээр л таарсан юм болов уу гэж бодол хийлэн янхан биш байсан сэтгэл нь амс хийв. Чи юу ирээд байна? Арх умаар байна. Оюун залууг бүр мөсөн ургалаж авахар шийдсэн тул "За би арга бодё. Чи шүршүрд орчих. Хоол идэх үү?" гэхэд алдар толгой дохилоо. Түүнийг шүршүрд ормогц оюун нэгтлэн охин лугаа залган арх дарс хоол унд захиалчаад "Өнөөдөр би ажилдаа очихгүй байх шүү. Арга зүйч дулмаг засварын ажлаа хариуц гэд хэлчихээрэй" гэлээ. Алдарч хам хум усанд орчхоод гараад ирэв. Дэдэс хэвлий, мөр, гар, хөл, гуйных нь булчин овоож туван харагдах яргаа гой биеийг хараад уулга алтан шогшрох оюуны хуйл тачаал ахаад л бадарч орхив. Тэрээр "Альвэ хонгор минь хэвт" гэд орлоо түлхээд гэвч оюуны утас хангин нь дуугарч хараал урсгасаар спикер дээр нь тавьчихаад "Хэн бэ? Яар" гэжээ. "Тэргэл байна. Дарга. Би өнөөдөр ажилдаа очиж амжихгүй нэ. Ээжийн би ахаад л модчихлаа. Та нар ингээд нүүр өгөхөөр бүксөө өгдгөн шүү" гэх. "Хүүе алдраа байж байл та хүй." Оюун альвүтэн инээхэд алдар "Ууцаа таслал та. Хийм натгчин. Нэг гуйлагчин байна." Оюун уцаа тасалчхаад алдрын гарлаа. Эрхлэгч оюуны цаан сонин чимээ гаран "Алдраа байж байл та" гэх бас "Ууцаа таслаа. Хийм" гэх хоолой хэрэглийг аян гаятай нэргсэн нь мэдээж. Тэр алдрыг таньчихав. Оюун эрхлэгчтэй хүртэл заваардаг бахны. Бурхан минь. Алдраа чи ийм хүн байсан юм уу? Оюуны "Нэг гуйлагчин л байна" гэсэн үгч тэрэглийн сэтгэлийг зүү адил шивж орхижээ. Гомдод сөхөрсөн хөөрхийн охин эмээсэн орон тест аваад нэгэн кофе шоп руу орж угаалган өрөөнд нь шалгаж үзв. Хамгийн сүүлд алдартай уулзахдаа анх удаа хамгаалалтгүй бас маш их хүсэж хийсэн. "Тийм л биш байгаасай" гэж уйлчих шахан харвал яалтчгүй 2 зураас тодоос тод дурайж байх нь тэрэ. Тэрэглийн нүд харанхуйлан "Ямар азгүй юм бэ" гэж шивнэн маш их гутарсан боловч шүд зүүн бие барьлаа. "Чи хизээч үртэй гэдгийг мэдэхгүй. Хизээч. Тэрэглийн харц таг гөлийн нүүрэнд нь эрс шидэмгийн төрх тодрон хөл дээрээ чанга цэг алхасаар кофе шопоос гарч дэмжгийн дуудсан гадарлуу алхав. Ширээн дээр элдв амттан дүүрэн өрчгсөн мальцтай линейд алдсаар дэмжиг их л сайхан ааштай угтлаа. Тэргэл юу ч дугуурсангүй сандал дээр цомцон суухад
Түүний үзэгсэлэн төгс би цэвэрхэн цагаан царай, номорсон хөмсөг, жимийсэн уруул, мэлмэрсэн нүд, өндөр гойлог нуруу гэд Бурханаас харамгүй заяасан сайхан бүхэнд дэмчиг үнэхээр сүгдэж унмаар санагдаж байв. Ямар гоё охин бэ? Ёстой л төгс эр 60 ирвэн да гэж шунамхаар бодох зураа ундаа яглаж өглөө. Орж ирснээсээ хойш царайндаа өчүүхэн ч хувирал гаргахгүй суух тэргэл. Та юу хүсэв? Эхлээ танилцъя л да. Чи намайг харж байсан билүү? Намайг дэмчиг гэдэг. Тэр ингэж хэлмэгцээ том шигтгэдээ шижир алтан бөгжтэй гараа сарвайхад гарынхан шууд тэр жигтэй өтгөн хар үсээр дүүрэн байсанд тэргэлийн нуруу өөд хүйт оргин тун их чих үзв. Гэвч ухрах гарцгүйгээ мухардалд орсноо мэдэх түнд цагаалтан суух үнэхээр боломж байсангүй. Өчигдөрхөн сүр болж баривчилсан цагдаа баярыг суллаад за та явж болно. Охирогч гомдлоо татсан. Юу? Дэмжиг үү? Тэмээ. Дахиад зодон зохион хийж болохгүй шүү. Бас найздаа баярлаа гэж хэлээрэй. Баяр чухам юу болоод байгааг тамтамхан ойлгож байлаа. Хөөрхи охин. Би охиноо балалчихлаа. Тэр арайчмаа гэлтэрсээр гэрийнхээ оролцоо ирэв. Архины хамууд нь хашааны болонд суучихсан шилэм ууд сууснаа. Баяраа, өгшөн хүрээдэр дотроо зас гэлцэн далалцгаав. Үгтлийн умаар санагдан хэд алгаснаа зогдуулсан. Аваа, ээжийг дүү нарыг минь хайрлаж яваарай. Та эр хүн шүү дээ. Хэлмийн инглэн хоёрт итгэхгүй байгаа бол эцэг дотоолох шинжилгээ хийлгээд үзээрэй. Таны хүүхэд биш гिचгүй гэсэн янзтай тантай ямар адилхныг та мэдхүү. Залуугийнхаа зургийг хараад нэг үзээрэй. Гэж өглөөхөн нулимс мэлмрүүлэн хэлсэн тэргэлийн үг чихэнд нь хангинах шиг болов. Тийм ээ. Би эр хүн. Одоо өөрөөр амьдрна. Тэр мөнгийг нь заавал олно. Баяр огцом эргэн алхаж одоход хөөй баяраа, хамаа, хөөй хөгшөө, наашир гэх дуудлага сонсцоор чимээ тасарчээ. Баяр гэртээ ирэхэд тэлмэн инглэн хоёр дууга хураачсан сууж байснаа ааваа хараад холмолзон нүдэнд нь айц дотроод ирлээ. Ивэдээ хүүхдүүд нь хичнээн их зовоов. Баярын самсаа шархиран учир зүггүй уйлан аавыгаа өршөө хүүхдүүд нь. Инглингийн харцанд баясал тодорвж үл итгэсэн хിവэрэ. Харин тэлмэн хэлэн тодруулан аавынхаа хөдөлгөөн бүрийг хянамгаа ажиглана. Гэвч аав нь огт хөдөлсөнгүй сууж тэлмэн чи аавыгаа үзэн ядж байна уу? Юу нь яасан ч болно. Бүгд миний буруу. Таны ангийн нөгөө хэн блэ? Тэрний аав машина зассан уу? Тэлмэнгийн нүд сэргээд ирэв. Харцан зөөлрөн гайхаж ядан үгүй засаагүй. Учир нь олохгүй байгаа гэсэн. Алив явъя. Би оролдоод үзье. Явъя. Хэмээн итгэл төгс хэллээ. Үзэгслэнгөө охиныг эзэмтгэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй байсан дэмчиг. Чиний хэлсэн бүгдийг зөвшөөрч байна. Гэхдээ надад нэг болцол байна. Юу юм? Чи манай бэр болчих. Ганц хүүд минь чийл түшиг болно. Тэргэл түс хийтэл инээд алдаан. Та галзуураа юу? Дараа яаж хүний царай харах юм? Ёстой болио. Гэвч дэмчиг өөрийнхөө санаан дээр бат зогссоор байв. Тэр үнэхээр тэргэлийг алдахыг хүссэнгүй. Тэр мөртөө дэрэгдээ ойрхон байлгаж, сэмхийг гарах бүрд эзэмдэж байхыг нууцхан хүсжээ. Чамайг зөвшөөрвөл яг одоо нотрооч дуудаад гэрээ байгуулъя. Үгүй л ингээд зэгцлээ. Буцах минь. Ажил салгардаж үзлээ. Гаднаа ингэж хэлж байвч дотроо зөвшөөрчтэй хэмээн алах авсран залбирч байна. Би аавд чинь зодуулаад тархинда хүнд гэмтэл авсан. Тэдчнаас л авилээ. Гэвч би гомдлоо буцаасан. Аав чинь одоо бараг гэртээ хараа байлгүй дээ. Тэргэл сэрцгийн үндиж гайхан харлаа. Удлаа гэвэл гэрлүүгээ залгаад үзэлдэ. Нэрэл инглингийн баяр хөөртэй хоолой цангинан "Ана, аав ирсэн. Ариг уугаагүй?
Ахын найзын машины засгаар явсан. Дахиж хизээж уухгүй гэж амласан гэд шулганаж гарав. Тэргэл толгой дохин бодлогширсноо. За ингэж шидэ. Та нөгөө хүнээ дуудчих. Малгар улаан царайнд нь баярын туяа бас шунал тачаалын гал гэрэлтэх шиг болсон дэмчиг тэр дорой нотротчийг дуудаж цаадхан жудалгүй хүрээд ирэв. Ингээд л тэргэл дэмчиг хоёрын гэрээ батлагдаж нулимсаа төвчин чигчигнэн зогсох охины хувцас нэг нэгээр тайлагдаж эхэллээ. 15 дугаар хэсэг төгсөв. Эдрет амьдрал 1-р бүлгийн төгсгөлийн 16 дугаар хэсэг. Тэрглийгээрж өдөржин явсан боловч уулзч чадаагүй халуунаа санаа зовсон бололтой яасан болоо? Муу юм тохиолдог байгаа. Утас авахгүй юм. Зурвас бичээд хариулга. Үүр өсөж ядарч орхисон эрхэс алдар бас утас амтраачсан. Арай энэ хоёр хамт байгаа юм биш үсттэй. Халуунаа ширэв татан. За үгүй байлгүй дээ. Тэм хүний өнөргүй амтан дахин уулздгийг. Чи ер нь яваа. Харь. Наад нүр амдаа жин тав. Хүн төрхөнд орж үз. Маргаашнаас далаа боостой ажиллангээ эцтэй. Эрхэс тэнгэлсэн ч харихаар явлаа. Халуунаа дахиад л тэргэл рүү залгаж үзээд санаа алдан яасан болоо? Яагаад утсаа авахгүй байна гэж бовтноо. Тэргэлийн тэр их хайр төвчээр бусдын төлөө өөрийгөө золиослох сэтгэл охиныг үнэхээр бишрүүлж байв. Чадхаараа туслах юмсан гэж бодно. Тэргэлэгчээ халуунаа байна. Танд ямар байгааг би сайн мэдэж байна. Хоёулаа уулзъя. Та залгаарай. Гэж зурвас биччихэд сэтгэл нь үүмрээд нэг л сонирн байсан тул бааранд орж пив аван суулаа. Нарийнхан гойлог туранхаа биетэй хархан нүдтэй халуунаагийн харц үнэгээр дүрчээ. Тэр өөрийгөө дэндүү сул дорой бэрхшээлд амархан сөхөрж бусдын идэж болсноо мэдэрч өөртөө гомдно. Хойд ав төрсөн ээж нь ядуу амьдралтай хэдийж түүнийг хайраар дутаагаагүй. Тэр зүгээр л эд мөнгөнд шунаж энхэн ариухан бие бусдад худалдснаа бодох тусам гол нь гоньсон. Гэтэл тэргэл эгч тэс өөрийнхөө төлөө биш бусдын төлөө халуунаагийн нүд бүрэлзэн нулимс мөлмөрж хазар таган урссаар. Сүйд бүсгүй цацрал нь өнөөдөр гадаадаас ирэх болохоор далай гэрээсээ гаралгүй өнжөв. Сэтгэл нь хоёртжээ. Тэргэлд бүхнөө зориулан өөрийн болохыг хүсвч угаас эд мөнгөний шунлан дээлж цацралыг сонгохоор шийдэв. Авгахын тэр их хөрөнгө цацралтай сууснаар л өөрийнх нь болох боломжтой мэдэх болохоор тэрглийг мартахаас өөр аргагүй болов. Гэвч тэр ирэх биш махан зүрхтэй юм болохоор хангас согоо шиг тэр сайхан охиныг мартаж чадахгүйгээ мэдэж байлаа. Ээж нь хүн дээр өвдөж хагалгаанд орох төлбөрөг зүдэрч байгааг мэдэж бүх зардлыг нь дай. Чи надтай хаяа уулзч үж болох уу гэхэд тэргэл татгалзжээ. Хүчлэл өөрийн болгож чадахч түүнд бичлэг бий. Цагийн аясыг харж хүлээ. Юутайч авгахаахаа гэрээслийг сонсъё гэж бодож суудал альшгүй заяа хүү залгаж цацралыг хамт тосгор болов. Авгаах нь 70 орчим насны хөнгөн шингэн хөдөлгөөнтэй наснаасаа овор бахтай ухаалаг арцтай хүн байдаг. Тэд машин 100 нисэх буудал явах замдаа элдвийг хүрнэж сүүлдээ гэрээслийн тухай ярианд шилжив. Заяа хүү ач дөрүүгээ нухацтайхан харснаа. Би товч агуулгыг нь хэлье. Чамайг цацралтай гэрэлвэл миний хөрөнгөний 10% шууд чамд очино. Анхны хүүхдээ төрүүлмэгц мөн л 10% очино. Далай тогтож ядан тэгээ цаашна. Урт удаан сайхан амьдрах юм бол тэгэж би итгэлтэй болж чадсан тохиолдолд нэмээд 30%-ийг шууд өгнө. Харин салах юм уу? Эхнэрээ хуурсан тохиолдолд энэ гэрээслэл цуцлагдана. Чи юу ч хүртэхгүй гэсэн үг. Далай бачууран амьсгаадаж эр хүү эмчэндээ ганц нэг. Чамайг тэм зантай болохоор ч л өдий хүртэл хүлээцтэй хандлаа. Хангалттай зугаатсан мэдтэй. Гэхдээ сонголт чинийх. Далай аргагүй байдалд орсноо мэдсэн ч яаж чадсангүй.
Авгийнхаа хөрөнгийн хэмжээг тэр сайн мэднэ. Аха, гэхдээ яагаад заавал цацрал гэж өөр монгол охин сонгоё л доо. Тэр тохиолдолд би таны хэлснийг бүрэн биелүүлье. Бас үлдсэн 50% хэнд очих юм? Заяахүү хүт инээснэ. Би чамд нэг түүх ярьж өгье. Үүнийг сонсоод чи арай өөр боддог болж мэднэ. Гэд цагаа харснаа. Онгоц бор хараахан болоогүй. Би аль болох товж ярий. Гэд суудлаа налан тоглож гүн бодолд автлаа. Яг л сармагчин аятай цээж нуруу гарандаа өтгөн үстэй лагс цуцаан биетэй дэмчиг дээр нь гарахад тэрэглийн бүх бие зарсгийн зүрхэн ёгкитл өвдөх шиг болон нүдээ тасанлаа. Гэр бүлийнхээ төлөө тэсгэл ёстой гэсэн бодлол ухаан санаанд нь уяатай байв. Өдий 50 насалтлаа охид бүсгүүчүүдтэй өчнөн учир ургуулж явахдаа яг тэргэл шиг ийм гоо сайхан хүнтэй үнэндээ таарч байгаагүй дэмчиг дур тачаалтаа бараг л галзууран алдаж байлаа. Цээж рүү гжигдэн төрөх бомбор хатуу хөх бараг л хоёр атханд багтах нарийнхан бэлхүүс өргөн тааз алимын хэлбэртэй гоёхон өгцөг. Арс нь хүртэл өжүүхэн жөөгүй лайдал мөлчхөр юм. Охиныг санаагаа өөрчлөхгүй гэж адган бодсоор тэргэл арайчуу дэмчгийг түлхэж орхиод угаалгын өрөөнд ороод таг болчихов. Үнэхээр сайхан охин юм а. Ёстой үлгэрт гардаг хаадыг гүнжнэр л юм байдаг бах. Дур ханаж таашаал авсан дэмчиг охиныг хүлээх зураа ийм бодно. Хүссэн бүхнийг нөгөөд бэрээ болгож аваад нутаг буцъя. Миний удмал ийм бэртэй байх ёстой. Дэмчиг үндийн босоод угаалгын өрөө орвол тэргэл зүрэн гарснаа. За би явлаа. Нөгөө мөнгөө шилжүүл. Дэмчиг шүлэнгцэн хэвээр одоо нэг. Гэтэл та одоо бэртэйгээ яаж харцаад байна? Тохирсноо бүү мартаарай. Дэмчиг охиныг уурлуулвал тэрнээсээ ийсийн болно гэж бодоод утсаа гарган тэрэглийн дансанд мөнгө шилжүүлв. Түүнийг гарч чадсны дараа хоёул тачаал нь хүчтэй хөдөлсөн тул оюун луу залгахаас өөр арга байсангүй. Заяахүү хэсэг бодлогошрон сууснаа. Миний бас чиний аавын чинь өвөө болох тэр хүн охин дүүгийнхээ хамт 1880-ад оны үед Жинжид дагаж явсаар Монголд орж ирсэн гэдэг. Өвөө маань тэгэхэд 15-16 тал байсан болов уу? Тэр жил хятадд урд хожид дуулдаагүй их гангачиг болж маш олон гэр бүл өгөөрөн хоосорч олон ч хүн өлбөрч өгсөн. Өвөөгийн маань аав ээж хоёр сүүлчийн хүнсээ шавхан уудалж өгөөд Тэмэн жингийн цуваа руу зааж "Гүү минь бошуу яв. Тэднийг дагаад л яваад бай. Тэнд амьдрал бий. Чиний судсаар Монгол цус урсаж байгаа шүү. Бүү март" гэдэл уйлан өдөж өгсөн гинлээ. Далайн аг засгийн Монгол цусаа энэ юу? Тийм ээ. Эх Чингис хааны үед үлдэж хоцорсон Монгол сэргүүдийн удан. Өнгөрсөн хугацаанд хятад хүмүүстэй ураг барилцсан ч яг та хятад хүмүүс бас биш юм шүү. Тийм болохоор л би өөрийгөө Монгол гэж боддог. Сонирхол юм. Аавын тухай огт хэлээгүй гэж үү? Аргагүй шүү дээ. Аав чинь хятад хүн байх дуртай хүн шүү дээ. Бид хоёр энэ шалтгаанаар л хоорондоо таардаггүй юм. За тэр яахав? Яриагаа үргэлжлүүлье. Жинчэн монголчууд тэр хоёрыг огтхонч хажиглаагүй гэдэг. Замын турш хооллон хувцаслан бөөцөлсөөр ээдгүүдэн тажигнсан өвлийн сараар Монголд орж ирж. Халуун дулаан газрын жоохон хүүхдүүд тэрийг хүүхдэн нутагт ирээд чухам ямархан их айж төгшөж байсныг бодохоор бие минь одооч гэсэн чичрэх шиг болдог. Жингийн ачаа мэдээж тэр нутгийн хушуу нутгих байж таараа. Хушуу ноён харин хаа очиж сайн хүн байж. Өвөг маань дүүтэй нь хамт ивэлдэ авснаар манай удам тасраагүй өдийг хүртэл үргэлжилж байгаа нь энэ шүү дээ. Далаа уртаар санаа алдаад охин дүү нь яасан юм бол? Ховсголоос хойш сураг тасарсан гэсэн. Би ирсээр л байгаа.
Өөр удмыг нь хэдэн жилийн өмнө Баттай сургадуулсан боловч аавч надад хэлээгүй. Яагаад тэрв? Мэдээж хөрөн мөнгнөөс л болж. Миний хөрөнгийг ганц чамд өвлүүлэх гэж тэр шүү дээ. Одоо байгаа гэж үү? Тийм ээ. Ээж охин хоёр байх ёстой. Би заавал олно. Заяа хүүгийн нүднээс ганц тусал нулимс бөмбөрөн унахад тэрээр уртаар шүүрс алдан тэмцэд зүтгэж ирсэн үр удам минь адилхан л хүртэх ёстой. Тийм. Нэмж хэлэхэд затрал чинь биднийг амьдралд хөтөлсөн Монгол ноёны үр удам шүү дээ. Чи түүнтэй заавал гэрлэх ёстой. Юу? Нэрэ гэж үү? Заяа хүү нүд дүүрэн инээмсэглээд тийм ээ. Үнэн. Гэхдээ чиний сонголт л мэдсэн хэрэг. Түүнийг итгэлтэй хэлэх үед Лондон Улаанбаатар чиглэлийн онгоц газардаж буйг зөөлхөн хоолоогоор зарлах сонстов. 1-р бүлэг төгсөв.